Sambeçano, esin yotterin hallong mendik tepşirci bayna. Өнгөрсөн 7 хоногийн турш бидний гэм нүглийг бүрэн төгс уучилж өгсөн аврагч эзэн Есүсийн ивэл нэгүүлслийн дотор амьдарч гаасноо. Гэм нүгэл ба үхлийн асуудлыг шийдэж чаддаг хүн нэгж байхгүй. Харин 철인 ганц эмит бурхан бүтээгч аврагч бүхний заглагч эзэн бурхан биднийг гэм нүгэл ба үхлээс ялалтыг өгсөн байгаа. бур한이 өгсөн ялалт бол түүний 철인 ганц 후 бидний 아버지 эзэн Есүс Христийн дотор өгөгдсөн байгаа. Ямар ч гэм нүгэл байхгүй. бур한이 철인 ганц 후 бурханнаг чанараар төгс байдаг Есүс Христ бидний гэм нүглийг үүрж 자갈마이 첩들록동 나스바르스나라 бидний гэм нүглийн үнтөлбөрийг бүрэн төгс төлж барагдуулж өгсөн байгаа. Тийм учраас Есүс Христэд итгэж түүний дотор байгаа биднэрт бүх гэм нүглээс бүрэн уучлагдах 이벨릭 бидэнд өгөгдсөн болно. Хуучин гэрний үе бол гэм нүгэл үлдэх үед нүглийн тахилын эмтдийг аваад бурханны ариун асарт очиж тахилчаар дамжуулж нүглийн тахил өргөснөөр бүх гэм нүгэл уучлагдах байсан. харин хуучин гэрний 모세гийн хуулийн нүглийн тахил бол бидний гэм нүглийн төлөө 자갈마이 첩들록동 나스바르х Есүс Христийг гэрчилж амлаж байна гэж Иври 9:10 бүлэгт маш тодорхой сайн тайлбарлагдсан байх болно. Өнөө үед та бид нар гэм нүгэл үлдэх үед эмтний чусаараа нүглийн тахил өргөдөг бус эзэн Есүс Христийн чусаараа бүх гэм нүгэл уучлагдаж чэвэрлэгдсэн бид нар Есүс Христээр дамжиж түүний өмнө чин сэтгэлээсээ гэмшилийн үр жимс ургуулснараа бүх гэм нүгэл уучлагдах болно. бид нар 레위 номоор дамжуулж бурхан ариун учраас түүний хүүхэд болсон та нар ч гэсэн ариун байлтун гэдэг гол сэдвийн дагуу 레위 номыг үжиж байна. өнөөдөр бол сарын 4-ний өдөр. таван сар бол дэлхийд даяараа гэр бүлийн сар болгон тэмдэглэдэг байгаа. Тийм учраас өнөөдөр 레위 номыг судлах номлол
둘 적서지 개를 불린 토하에 보랑육익 암트 선석 벌너 이우리움은 다나린 개를 보랑나라 가이함식 유륵득 유를린 개를 볼록 볼토가이 기치 후승 유리치베나 다나의 개를 보랑다 우니치 이뜨기치 북줄레 툰 다트 가스나라 다나의 개를 불린 북 아틸 우일스 엠드란 우르후우뚜 Борханнаар гайхамшигт Европ дахь зохистой бүх зүйл сайн сайхан Бурханы амар тайван дүүрэн баядаг юурэлтэй тэрвэл боллог болтугай гэж хүсэн юурэж байна. Бид нар гэм нүглээс аврагдаж Бурханаараа юурэгддэг төдийгүй бид нарыг дамжуулж бидний гэр бүлж юурэгдэх ёстой байгаа. Үйлс 16-гийн 31. Эзэн Есүс итгэгдэн чиж гэр бүлчинч аврагдах болно. Зөвхөн бид нар аврагдах биш. Аврагдсан бид нарыг дамжуулж та нарын гэр бүл аврагдах болтугай. Зөвхөн та нар Бурханаар ивэгдэж юурэгдэх биш. Ивэгдэж юурэгдсэн та нарыг дамжуулж та нарын үр хүүхдүүд гэр бүл цаг үргэлж амьд Бурханаас юурэгдэх болтугай гэж хүсэн юурэж байна. Өнөөдөр бид нар үр хүүхдүүдийн хэтлөө хэрхэн залбирах тухай Бурхан юуг сонсох болно. Эцэг эхчүүд үргэлж үр хүүхдүүдийн сайн сайхныг хүсэж үр хүүхдүүдийн хэтлөө гуйж залбирдаг юм. Тийм ээ. Үр хүүхдүүдийн хэтлөө гуйдаггүй залбирдаггүй үр хүүхдүүдийн сайн сайхныг хүсдэггүй эцэг эх гэж байдаггүй шүү дээ. Зөвхөн Есүс итгэдэг Бурханы хүүхэд болсон бид нар төдийгүй бүх шашинтай хүмүүс. Бас ямар ч шашин шүтлэггүй хүмүүс чи үр хүүхдүүдийн сайн сайхны төлөө ямар нэгэн аргаар гуйдаг шүү дээ, тийм ээ. Ер нь та нар юуны төлөө хамгийн их залбиран гуйдаг вэ? Ер нь бид нар үр хүүхдүүдийн төлөө хамгийн их залбирдаг шүү дээ. Тийм ээ. Өнөөдөр бид нар үр хүүхдүүдийн төлөө хэрхэн залбирах тухай хамт Бурханы үгийг сонсох болно. Матай 6-р бүлэг 9-с 13 хүртэл хамт унших болно. Матай 6-гийн 9-с 13.
Тиймд энхүү залбир. Тэнгэр дэх бидний Аава, таны алдар ариуснаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй. Таны таалал тэнгэр тишгээ гадарт бас биелдүгэй. Бидний өдөр тутамын хүнсийг өнөөдөр бидэнд хайлаач. Бид өртөнгүүдээ уучлсны адил өөрсдийн минь өөрийг уучлаач. Биднийг өөрөө татлагаас бүү автуулаач. Еврим моогаас гэтэлгээч. Хаанчлал хүч чадал алдар суу мөнхөд таних. Амен. Матэ 6 дугаар бүлгийн 9-с 11-д Иесус Христ түүнийг дагадаг хүмүүст та нар ингэж залбираарай гэж залбирах тухай сургаж өгсөн байна. Та нар ингэж залбирах ёстой. Та нарын залбиралын агуулга ийм зүйл зайлшгүй оруулсан байх ёстой гэж сургаж өгсөн байна. Өнөөдөр би та бүхэнтэй хамт эзний заасан гуйлтаараа дамжуулж бид нар үр хүүхдүүдийн гэтлөө хэрхэн залбирах тухай хамт үзэх гэж байна. За юуны өмнө бидний үр хүүхдүүд гэж хэмбэ? Үр хүүхдүүдийн гэтлөө зөв бодол санаа, зөв итгэл, зөв хандлагатай байх хэрэгтэй байна. Үр хүүхдүүд бол эцэг эхийн өв биш. Бурханы өв байна. Үр хүүхдүүд хүний хүсэл тэмүүлэлээр олдог зүйл биш. Бурханы заяасан түүний бэлэг байна. Үр хүүхдүүд бол эцэг эхийнхээ хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг биелүүлж өгдөг хүн биш. Бурханы хүсэл зорилго хүн болгонд хандсан Бурханы хүсэл төлөвийн дагуу өсгөж, сургаж, хүмүүжүүлэх ёстой байна. Үр хүүхдүүдийн төлөө хэрхэн залбирах тухай үтгэхээс өмнө та бидний үр хүүхдүүд гэж хэмбэ гэдгийг Библийн 4-5 чухал ишлэлээр хамт үзэх гэж байна. Хуучин гэрээ дуулал 127 дугаар бүлэг. Харагтун үр хүүхэд эзнес ирэх өв. Омайн үр жимсэн шагнал болооё гэж маш тодорхой тайлбарсан байна. Үр хүүхэд эзнес ирдэг өв гэсэн байна. Тийм ээ. Хүний хүсэл тэмүүлэлээр олж авсан өв биш. Бурханаас ирэх өв гэсэн.
та нар итгэж байна уу? Та нарын үр хүүхэд бол үнээс ирсэн биш. Чорын ганц амьд бүтээгч Бурханаас ирсэн надад өгсөн өв гэдгийг мэдхгүй байж болохгүй. Бас Омайн үр жимс гэж байна. Үр хүүхэд штэ. Бидний үр хүүхэдүүд бол Бурханаас ирэх шагнал байна. Эндээс хамгийн чухал үг маань үр хүүхэд бол эзнээс ирдэг. Эзний жаяасан. Эзний бэлгэлсэн. Эзний өгсөн юу вэ? Шагнал гэдгийг та нар мартаж болохгүй. Хуучин гэрээ Эхлэл 20 дугаар бүлэг 17-оос 18 дугаар үчвэл Авраам Бурханд залбирсанд Авимелек болон түүний эхнэр Шивэгчгүүдийг Бурхан эдгэж тэр хүүхэд төхрүүлжээ. Учир нь Авраамын эхнэр Сарагаас болж Авимелекийн гэр бүлийнхний Омай бүрийг эзэн хаасан байжээ. Авраамын эхнэр Сарагаас болоод Бурхан Авимелекийн гэр бүлийн эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлэх боломжгүй. Тэдний Омайг хаасан гэсэн. Бурхан бол хүүхэдүүдийг төрүүлэх үгүй гэдэг нь хүн шийдэх биш. Бурхан шийддэг байна. Бурхан бүх эмэгтэйчүүдийн Омайг хаач ч болон нээж ч болон. Амин. Тийм учраас хүүхэд төрүүлж эмэгтэйчүүдийн Омай бүрийг нээхөө хаахөө гэдэг нь хэн шийдэхгүй? Бүтээгч. Бүх эмийн захирагч чорын ганц амьд Бурхан шийддэг болно. Амин. Бас Эхлэл 30 дугаар бүлэгт ч гэсэн Яаковын хоёр эхнэр байсан Эреа Рахелийн тухай бисэн байна. Эгч Реа дөрвөн хүүхэд төрүүлсэн боловч Рахел нэг хүүхэд төрүүлж чадаагүй. Тийм учраас Рахел үнэхээр жүрөхштэй өвдөж Бурханаас өвдөгсөгдөн гойж хүүхэдтэй болохыг хүсэн тэмүүлсэн. Эхлэл 30 дугаар бүлэг 20-д Бурхан Рахелийг дурсан санаж түүнийг сонсоод Омайг нь нээж өгчээ. Тэгэд тэрээр жирэмсэж хүү төрүүлж Бурхан миний ичгүүрийг арилгаж өглөө хэмээн эзнийг магтсан байна. Ингэж төрүүлсэн хүүхэд маань Йосеф байна. Бурхан
арахел릭 саныч түүний хаширах дуухоолойг сонсож түүний умайг нээж өгсөн байна. Ингээд Йосеф төрсөн байна. Ингэж бурхан хүүхэд төрүүлэх эмэгтэйчүүдийн умайг нээж хаах бүх эрх нь бурханд байгаа. Хайртай хүмүүсээ, та нар хэдэн үр хүүхэдтэй юм бэ? Миний хувьд 2 охинтой байгаа. Том охин 1988 онд төрсөн. Баг охин 1990 онд төрсөн байгаа. Тэгэд 2 охин хоёулаа 2 хүүхэдтэй байгаа. Бидний хүүхэд хүний хүсэл эрмэлзэл, хүний хичээл чүтгэл, хүний хүсэл тэмүүлэлээр төрүүлсэн биш. Үр хүүхдүүд эзнээс ирэх өв. Умай үр жимсэн шагнал байгаа. Тийм учраас бид нар үр хүүхдүүдийг өөрсдийнхөө хүний хүслийн дагуу биш. Үр хүүхдүүдийг өгсөн. Үр хүүхдүүдийг заяасан бурханы үг тушаал. Түүний хүсэл төлөвлөгөөний дагуу сурган хүмүүжүүлэх ёстой байна. Амин. Туулал Жон 28-ийн 3-с 4-р ишлэлд Бурхан гэр бүлээр дамжуулж биднийг өрөөдөг талаар бичсэн байна. Эхнэр чинь гэрийн чинь доторх үр жимстэй усан үчмийн мод рууга атил. Хөвгөд чинь ширээг чинь тойрон буй читон модны нахиарууга атил байгаа. Усан үчмийн мод, читон модны жимс бол Библийн нутаг болох Палестин газар нутгийн элбэг хангалуун сайн сайхныг илэрхийлэх 2 төрлийн мод байна. Харагтун учир нь эзнээс эмээдэг хүн энэхүү өрөвдөх болно. Амин. Эзнээс эмээдэг хүнийг бурхан эхнэрийг чи өрн, үр хүүхдүүдийг чи өрн, гэр бүлээр өрөвдөх болно гэдгийг маш тодорхой тайлбарсан байна. Бидний үр хүүхдүүд бол чорын ганц эмит эзэн бурханаас ирсэн өв байна. Бас бурханаас авсан шагнал байна. Бас бурханаас өгөгдсөн юурэл гэж хийж болно. Тийм учраас бид нар үр хүүхдүүдийг яаж сурган хүмүүжүүлэх вэ? Сургaalт өгс 22-ын 6-нд явах ёстой замаараа та хүүхдүүдийг
сурах тэр을 어떨성지 түүнийг 어렵고 얘기했어. 자, 야박 야스테 자말은 우구띠 소락했어. 야박 야스테 잠지치 이후에 서로가 할 때 옥스 내게스 고친 넥두기를 불리. 우리 때 서로가 할 때 옥스 노밍 야박 야스테 잠볼 친 세트길레세 벌항나사 에미지 벌항니 욱 토샬릭 닭 기특은 야박 야스테 참다가 북 메르근 오항 북 미틀릭 일등 미틀릭 북 사인사약 벌항나스 일득 고치라스 벌항나사 에미지 돈이 욱 토샬린다고 즉 돈이 참아라 메르근 오항테 엠드랄라라 우니지 쇼트락 야박은 비트니 야박 잡다가 디모치라스 비트니 울 호구 뚜디게 벌항나스 에미지 투니 욱 토샬릭 딱득 야박 야떼 참아라 솔급을 하르바가사 벌항나스 에미지 투니 욱 토샬릭 딱득 참아라 솔각뜻성 우굿 어틀성지 투니 어렵구이 벌항나스 유력도 발나 아멘. 에페스 저로가긴 거룩트 직성 에치구대 단을 후구두대 저칭 오르로지 벌었고이 하린 테트닉 에지니 덱 조람바 서로감지 돌 후무줄 에칙 액추드만 에지니 덱 조람 두니 서로감지 돌 후무줄 서로가 야스테바가 서로가 할 때 없어 허린 저로가스볼 야박 여스테 참아라 서럽게서 야박 여스테 잠볼 에지니 덱 조람바 두니 서로감지 두니 욱 도샬 기치죠 바스 에책 액추드만 우르후두데 저칭 오르루지 벌었고요 우르후두딕 훈드티기지 대더니 산악 손소지 대더니 울게리 지시 볼지 우르후두딕에 다람 틀지 후칠지 벌었고이 개성 어떻게 자 인깃 비틀 우르후두딕 게틀로 잘비라카스 구문 비트니 우르후훗 볼 벌항나스 이르 벌항니 옥성 샥날 벌항나스 압성 유를 기특히 비트를 말투지 말라고 해요. 우르후훗 볼 에측 에힘 에짐실 에스벨 에측 액추딩 후슬 절로고 비루르 알리바넥은 홍피시 빛날 바행가 말투지 말라고 해요. 미니 우훗 에밋 벌항니 옥성 에밋 벌항 나닷
다알것성, 자연성, borhangniuk성, 샥는, borhang나사 앞성, 이유를 기뜨기. 산업을 빛나라 돌아라. 운이 알아가라. 열등증 아락자마라 빛이. 애진이 욱, 토샬, 둔이 소람지, 둔이 덱조람인다고. borhang나사 에미지, 둔이 도토. 야박 여스테 자마라 소르그치, 고무줄레가 벌나. 인깃 бидний хүүхэд гэж хинбэ гэдгийг хамт үтсэн байна. Одоо 2 дугаар сэдв маань өнөөдрийн номлын гол сэдв байна. Үр хүүхдүүдийн төлөө хэрхэн залбирах вэ? Үр хүүхдүүдийн төлөө залбирдаггүй эцэг эх байдаггүй. Үр хүүхдүүд эрүүл байхын төлөө сайн сурах мэдлэг чадварт мэрэгэн ухаантай байхын төлөө үр хүүхдүүд аюулгүй байдал дотор амьдрахын төлөө үр хүүхдүүд сайн сураад сайн сургууль төгсөөд сайн ажил мэргэжтэй болоод тийм ээ үнэхээр сайн хүнтэй суугаад аз жаргалтай амьдрахыг хүсдэг тийм үү? Эцэг эхчүүдийн хүсэл тэмүүлэл залбирал бол нэгдүгээр нь үр хүүхдүүдийн төлөө шүү дээ. Миний хувьд ч гэсэн үр хүүхдүүдийн төлөө хамгийн их залбирдаг байна. Өдөр бүр өглөө өдөр шөнө тийм ээ байнга үр хүүхдүүдийн сайн сайхан төлөө залбирдаг. өнөөдөр Матай 6-гийн 9-с 13-ыг хамт уншсан байна. Библиэд тэмдэглэгдсэн залбиралын тухай хамгийн агуу, хамгийн 고의, хамгийн 줍д, хамгийн 고의 залбирал бол эзний заасан залбирал байна. эзний заасан залбирал бол бүрэн төгс гэж хэлж болно. эзний заасан 고일타라 бид нар 고их хэрэгтэй. эзний заасан 고일타라 үр хүүхдүүдийн төлөө залбирал ёстой 고이 байна. тийм ээ? үр хүүхдүүдийн төлөө 고이даггүй хүн гэж байхгүй шүү дээ. үр хүүхдүүдийн эрүүл сайн сайхан амжилт бүтээл өндөр мэдлэг боловсролтой болох 고이 ажил мэргэжтэй болох гэх мэт энэ залбирал бол бүх хүмүүс залбирдаг хүн болгон хүсдэг зүйл байна. Энэ бол хүний хүсэл тэмүүллийн залбирал гэж хэлж байна. харин Матай 6-гийн 9-с 13-т байгаа энэ залбирал бол хүн төвд залбирал биш. Бурхан төвд залбирал. бид нар
хүүхдүүдийн төлөө залбирахтаа бусад хүмүүсийн залбиралаас ялгаатай байх хэрэгтэй. Якоб 4-ийн 2-3-өөс та нар гуйдаггүй учраас та нар байдаггүй. Та нар гуйгаад хүлээн авдаггүй учраас та нар өөрсдийн тааламжид зарчуулъя хэмээн буруугаар гуйдаг байна. Хүн бурханаас авдаггүй хоёр чухал учир шалтгаан. Нэгдүгээр нь гуйдаггүй учраас авдаггүй. Хоёрдугаар нь гуйдаггүй боловч авдаггүй байх нь юу вэ? Буруугаар гуйдаг учраас. Буруугаар гуйдаг гэж юу вэ? Өөрсдийн тааламжид зарчуулъя. За, өөрсдийн тааламжид зарчуулъя гэдгийг Солонгос Библиэд бол махан биеийн шунал тацалын төлөө залбирдаг учраас гэсэн. Бидний залбирал гуйд бол бидний шунал тацалыг хангагдах арга биш байгаа. Тийм учраас өнөөдөр эзний заасан гуйд бол тийм ээ. Хүн төвд гуйд биш. Бурхан төвд гуйд. Махан биеийн шунал тацалаар гуйх биш. Бурханы хүслийн дагуу өөрсдөд өөрсдийн тааламжинд биш. Бурханы тааламжинд төлөө залбирах байна. Та нар үр хүүхдүүдийн төлөө хэрхэн залбирах вэ? Үр хүүхдүүдийн төлөө зургаан залбиралыг эзний заасан гуйдаараа хамт өчөх болно. Нэгдүгээр Тэнгэр дах бидний Аава таны альдар ариунаар дуурсах тухай. Бид нар үр хүүхдэд төлөө залбирахдаа Бурханыг альдарыг суулдаг. Бурханы нэр альдарыг ариунаар дуурсдаг. Таны нэр ариунаар дуурсахгүй гэсэн ямар утгатай? Бид Бурханыг альдарыг суулж, Бурханы нэр альдарыг өндөрөөр өргөмжлөдөг болох болтугай гэсэн утгатай байна. Тийм учраас та нар үр хүүхдүүдийн төлөө залбирахдаа нэгдүгээр Бурхан минь миний хүүхэд хаана явсанч юу хийсэнч Бурханы нэр альдарыг суулд. Хүн болгож өгч. Ямар ажил мэргэдэг байсан ч, ямар сургууль сурагч насан турш Бурханы нэр альдарыг өндөрөөр өргөмжлөдөг болгож өгч гэж залбираарай. Нэгдүгээр нь Бурханы нэр альдар. Хоёрдугаарт үр хүүхдүүдийн төлөө яаж залбирах вэ? Хоёрдугаар таны хаанчлал ирэх болдог. Бурханы хаанчлал. Өнөөдөр Бурханы хүүхэд болсон бидний бүх амьдралын талбарт биелэгдсэн байх ёстой. Бурханы хаанчлал гэж вэ? Бурхан бидний бүрэн цагирч. Бидний амьдралын бүх талбарт Бурхан бидний
emdar인 hang bolluquit 벌항리 항치를 바이골나 계속 다는 울 호구투 등에 별로 잘 비었다. 미니 호구투 어느 때로 서로를 얍성지 잠다 얍성지 한 발성지 벌항다 자락듯이 미니 호구 얍성 가짜를 벌고 미니 호구들을 담주지 벌항리 항치를 바이골락다 벌도가 벌항리 항치를 통학을 낙다 인볼 자발 삶의 타락하기 소탁 비시 비티 부킬 emdralar nas image tun 작다고 돈이 항치를 배울락다 발르나 닉두리 볼 벌항니 내려왔다 헐떡거는 벌항니 항치를 고르떡거는 탄이 달랄 탱글시게 갖다 바스 빌토게 단을 우르 호흡두딩에 들러 고르떡거를 잘배를 유해 벌항민의 미니 호흡 벌항니 달랄 돈이 훗을 절러 미니 호흡들을 담죠 다 비일루지 오체 아멘 흰넥은 훈이 훗을 달랄 빛이 벌항니 훗을 절록 벌항니 달랄 미니 호흡들을 담죠 비일지 오체 아멘 단을 어느 콜텔 우후뚜딩에 들러 히르긴 야물 아고 올라가라 잘빌지가 있습니다. 비때는 호후뚜딘 들러 잘빌었다. 훔투트 잘빌라비시 벌항투트 잘빌라 팀이 오가사 비트니 우르 후후트만 벌항나스 이랬음 벌항나스 자약디스 벌항나스 압승 오치라스 비트니 우르 후후트 벌항니 읍 작은 날 유를 오치라스 벌항투트 잘빌랄라라 잘벽 야시대바이가 단을 엇들으로 호후뚜딘 들러 잘빌었다. 조길 호후뚜딘 에룰 엥 아짜라가 사인사칸이 들러 잘빌럭 투띠꾸이 함긴 에힐릿 벌항어봐 미니호 벌항니 니르할다리 아리오나 도르스까지 투닉 니르할다리 언드르 어르훔치지 미니 호후뚜드 담치지 벌항니 항치를 발골락되지 희응내가 노니 후슬 전력 비시 벌항니 후슬 전력 둘이 달라 보름 비일루지 오거체 기치 인 벌항투 잘비랄라 벌항다 어르그레 기치 우성 유르지 넥두개는 벌항니 내려할다 얼토가는 돈이 항치 거르토가는 벌항니 호슬 전력바 벌항니 탈라 미니 우르 우후tit 빌릭토 잘비락 이렇게 봐가 인기치 벌항다 다 특치 잘비락 벌항 다나리 울 호후토티 벌항니 항치라인 털로 돈이 호슬 전력인 털로 돈이 닐 알다린 털로 가해음식 유르지
хэрэгжилж өндөр өргөмжлөх болно. 저것들은 хүүхдүүдийн төлөө залбирах дөрөвдөг залбирал бол тийм ээ. Бидний өдөр тутамын хүншиг өнөөдөр бидэнд хайлаач. Энд бидний өдөр тутамын хүнс гэсэн. Энэ бол бид нар өдөр бүрийн амьдралынхаа хэрэгцээг ирж байна. дөрөвдүгээр нь та нар үр хүүхдүүдийн төлөө залбирах. Тэнгэрийн эцэгт Бурхан миний үр хүүхдүүдингээ би махбут болон сүнсний бүх хэрэгцээг хангаж өгчээ. Та миний үр хүүхдүүдийн мөнхийн Тэнгэрлэг эцэг учраас та хэрэгтэй бүх зүйлүүдийг хангаж өгчээ гэж эцэг Бурханд таадах гэж хэрэгцээг хангаж өгөхийг залбирах болно. тавдугаар нь 10-д бид өөртөнгүүдээ уучлсны адил өөрсдийн минь өөрийг уучлаач. Бидний гэм нүглийг уучлс би босдын гэм нүглийг уучлсны адил миний хэмийг уучлж өгч гэсэн үг. тавдах нь Бурханы өрөөсөл нэгүүлслийн төлөө залбираарай гэсэн үг. Үнэхээр та нарын үр хүүхдүүд Бурханы өрөөсөл Бурханы нэгүүлсэл хэрэгтэй байгаа. Миний үр хүүхэд босдын ата дутагдал гэм нүглийг уучлж өдөр бүр Бурханы уучлал өрөөсөл нэгүүлсэлийг авдаг. Бурханы өрөөсөл нэгүүлслийн төлөө залбираарай. 6-дугаар нь биднийг уруу татлагаас бүү автуулаач. Юрийн муугаас хэтэргийч. 6-дугаар нь Бурханы хамгаалалтын төлөө залбираарай. Бүх сорилт уруу татлаг бузар гэм бороо бүр юрийн муугаас Бурхан минь ээ та миний хүүхдүүдийг хамгаалж хэтэргийч автуулахгүй хамгаалж өгч гэж гойх хэрэгтэй байна. Өнөөдөр бид үр хүүхдүүдийн төлөө хэрхэн залбирах тухай Бурханы үгийг сонсч байгаа. Эхний 3 үр хүүхдүүдийн төлөө залбирал бол Бурханы төлөө. Бурхан төвд залбирал. Бурханы нэр айтар түүний хаанчлал түүний хүсэл тааллын төлөө залбирах. Дараагийн 3 бол тийм ээ. Хэрэгцээний төлөө. Дараа нь Бурхан өрөөсөл нэгүүлслийн төлөө. Гуравдах нь Бурханы хамгаалалтын төлөө. Хэрэгцээг хангаж өгөх. Өрөөсөл нэгүүлслээ үжүүлж. Миний үр хүүхдүүдийг хамгаалж өгч. Энэ 3 залбирал бол бусад дэлхийн хүмүүс шиг залбирдаг залбирал гэж хэлж байна. Өнөөдөр
에진이 자성 고일타라 빛날 우르후후 뚜딩에 들러 히르킹 잘벽 도가이 함 보랑요액 선성 이윤이 오문 비트니 우후 뜻볼 보랑나스 이르 읍 보랑나스 자약 뜻성 바스 보랑나스 합성 샥나 보랑나스 우국 뜻성 이유를 비트기 단어 비트기 말타래 보랑나스 합성 보랑니 자였성 보랑니 욱성 후후 도쳤어 비탈 투니 욱포샬 투니 소르감지 투니 자마라 소르강 후무줄렉 야세 다란 빛날 우후뚜딘 개털러 잘 빌었다 에진이 자성 고일틴 타고 보랑민의 미니후훗 한치 백승치 유희승치 하샤 얍승치 보랑니 내려왔다니 은들을 울어금치 미니후훗들이 담줬지 보랑니 한치를 빨골락듯이 행력은 훈이 훗을 탈랄빛이 보랑니 훗을 탈랄 비일루지 우울증이지 보랑뚝 잘 빌랄라라 이힐릿 잘 빌게 다란 비트니 우르후후 뚜딩의 엠드랄림 푹 히릭체 에측 보랑날 한각다킨들로 비트니 우르후후 뚜딩게 데일 보랑니 어르실 니골스 우르기지 둘은 백인들로 셔링간지 에미트 보랑 에측 비트니 우르후후 뚜디 호롬모 겜보처럼 소릴 때 북 호따로 북 겜보처럼 하랑호이가사 함갈지고체 고이가 이렇게 봐 다나린 고일타를 담줬지 다나린 후훗 올람 이우르뜨고 벌토가해 어뜨르울 비부트 템드글렉트성 함깅하고 잘비랄 볼로 애진이 자성 고일타라 우르후훗 뚜딩에 틀로 잘비스나라 다나의 기름을 ялангуяа танай үр хүүдэд гайхамшигт юурөгдөх португай гэж эжний нэрийн өмнөөс өсөн юурж байна.